Америкийн үзэгчтэй та бүхэн сайхан амарцгааж байна уу? Бид эх орны төлөө нэвтрүүлгийнхээ ээлж дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Манай улсын мөнхийн хөрш Оросын ард түмэн эх орноо хамгаалагчдынхаа өдрийг өнгөрч 7 хоногт ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Дэлхийн инх тайван амар амгалангийн төлөө цогтой тэмцэж явсан эх орончдынхон халуун ам бүлээн цусаар олдсон ялалтыг Оросын ард түмэн гүнээ хүндэтгэж ирсэн юм. Великая освободительная миссия выполнена Востоке. Вот передостойный. Внимание, говорит Москва. Передаем важное правительственное сообщение. Граждане и гражданки Советского Союза. Сегодня в 4 часа утра, без всякого объявления войны, германские вооруженные силы атаковали границы Советского Союза. Началась Великая Отечественная война советского народа против немецко-фашистских захватчиков. Победа будет за нами! И показывает Москва. Слушайте и смотрите Красную площадь. Парад Победы. Здравствуйте, товарищи! Улаан армийн отрядууд 1918 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Кайзерийн Германы эсрэг хийсэн тулалдаанд анхны ялалтаа байгуулсан юм. Энэ ялалтын цуураагаар Петербург, Москва хотуудад сайн дурынхан улаан аримд олноороо элсэн орсон байдаг. Ийхүү анхны ялалт авчирсан 2 дугаар сарын 23-ны өдрийг зөвлөлтийн арим, Тэнгисийн цэргийн флотын өдөр болгон тэмдэглэх болж бүх нийтийн баяр болгон жил бүр тэмдэглэж иржээ. Хожим зөвлөлт холбоотуулалт задарсны дараач энэ уламжлалаа алдалгүйгээр төрөөс эх орноо хамгаалагчдын өдөр хэмээн нэрлэж бүх нийтийн хамгийн хүндэтгэлтэй баяр болгон Оросын ард түмэн өргөн тэмдэглэсээр байна. Эх орноо хамгаалагчдын өдрийн баярыг тохиолдуулан Монгол улсад суугаа Оросын албаны улсын элчин сайдын яам, Бадлан хамгаалахын аташегийн алба, Монгол улсын Бадлан хамгаалах яам, зэвсэг түвшний жанжин штабын бие бүрэлдэхүүн, Оросын албаны улсын ард түмний төлөөлөл болсон байнгын оршин суугчид, хувь нийлүүлэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн байгууллагууд ил өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн. Энэ жилийн тухайд хуучнаар зөвлөлт холбоотулс өнөөгийн Оросын албаны улсын эх орныхоо төлөө тэмцэж явсан цэрэг дайчдын улаан арим байгуулагдсны 100 жилийн тэгшөө тохиож байгааг онцлон тэмдэглэлээ. Вы знаете, я хочу сказать... Баян оршин сууж байгаа улсууд бүгдийн цуглуулж уулзалт зохиолох хэцүү байдаг. Гэхдээ энэ жилийн нэг онцлог гэвэл Оросын холбооны улсын сас Монгол одоо баян амьдарсан Оросын эх орон нэгтнүүд Оросын айрамд татагдж
өөрийнхөө иргэнийхээ үүргийг гүйцэтгэхэд одоо бэлэн байгаагаа илэрхийлж одоо хэдэн залуус Оросын аримд аль хаахаар бэлтгэж байгаа. Энэ бол миний хувьд одоо элчин сайдын яамны Сергей Аташагийн хувьд маш их сайхан сэтгэл төрүүлдэг ийм сайхан үйл явдал юм аа. Вот такого движения сил. Монгол улсын засаг түвшний Жанжин штабын эргэн цэргийн харилцааны хэлтсээс үүрэг чиглэл өгсний дагуу хүндэт харуулын гэгддэг. Засаг түвшний Т32 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Оросын ард түмний түүх соёл, ёс уламжлал хийгээд цэрэг эх орны сэдэвт сайхан уран бүтээлүүдийг хүрэлцэн ирсэн зочдод үзэж сонирхууллаа. Ингээд энэ тоглолтынхон суурин дээр үндэслээд тэгээд энэ Оросынхон ард түмэнд Орос Монголын эв наримлын бэлэг тэмдэг болгож энэ сайхан мундаг баярт нь зориулж яг энэ тоглолтынхон үндсэн дээр үндэслэж энэ тоглолтыг бэлтгэж тоглосон юм. Мөн энэхүү баярын өдөр Монгол улсад байнга оршин суугаа ард иргэдэг хүүхэд залуучуудаа их оронч үзэл хүмүүжлийг олгох зорилготойгоор эр зоригийн хичээл заах, Оросын албаны улсын зэвсэг түвшин түүний хөгжлийн түүхийг сурталчлах, сэдэвчилсэн уралдаан тэмцээн зэрэг олон арга хэмжээг Оросын албаны улсаас Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй боловсрол соёлын байгууллагууд явуулдаг байна. Кроме того, у нас манай Оросын шилхэн соёлын төвийн дэрэгдэх орос хэлний төвийн салбарууд өнөөдөр Монголд 13 нэгдсэн байгаа. Тэнд сурж байгаа хүүхдүүд сонсогчд тэнд очиж байгаа Монголын иргэдэд бид тэр салбарын одоо удирдлага багш нараас ер нь энэ баярын тухай тэмдэглэхийн дээр энэ баярын түүхийг мөн түншлэн одоо эх оронч одоо хүмүүжил талаар Оросын одоо түүхийг ярьж таниулж байдаг ийм учиртай. Монгол Оросын ард түмэн олон жилийн найрамдалт харилцаа нөхөрлөө баттгахж байгаагийн тод эдрэл болгож, жил бүрийн энэ өдөр Монгол зөвлөлтийн найрамдлын зайсан толгой дох гэрэл хөшөө, Оросын албаны улсын 4 удаагийн баатар, Монгол улсын баатар маршал Георгий Константинович Жукийн хөшөөнөө цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн юм. Монгол гэдэг улс тусгаар оршиж байгаа явдал бол манай Монголд нийт Монголын ард түмний хувьд хамгийн өнөг зүйл нь байна. Монгол гэдэг улс дэлхийн нийтийн давтсанд өөрийнхөө нэрийг цуураад тавьж байгаа явдал бол тусгаар тогтол, тусгаар оршиж байгаатай холбоотой. Энэ дэлхийд ч одоо олон үндэстэн яснууд оршиж байна шүү дээ. Тэгээ энэ олон үндэстэн ястан дотроос тусгаар оршиж байгаа дэлхийн улс төрийн газрын зураг дээр зурагддаг улс нь 200 гаруй л байна. Бусд нь бол үндсэндээ бусдын хараат байдалд байна. Үндсэндээ их оронгүй байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө их оронтой байна. Тэр их орон нь тусгаар биедан оршиж байна гэдэг энэ ойлголт бол өнөөгийн дэлхийн ертөнцийн хүндрэлтэй том их мөрөөдөл өсөлт ирмэлцэл нь байж эзэнт гүрний үед Монголын агуу их том улс байх үед бид нар дэлхийн бараг 50 гаруй үндэстэн угсаатныг нэгтгэсэн их улс байгуулсан төгтөй. Ингэж чадсан ард түмэн байхгүй. Тийм учраас Чингис хааныг энэ 2 дугаар мянганы сууд цод хүмүүлж тодруулсан том улс байсны гэрч болон үлдсэн байна. Өнөөдөр бид голомтын захид суун шин. Их орон тусгаар тогтнолын үндсэн гэдэг чинь энэ түүхээ үзэх үжил хандлагаас л ихтэй. Түүхээ мартвал, түүхээ үгүйсгвэл, түүхээ хоцрогдсон гэж үзвэл ганц Монгол биш. Аль ч үндэстэнд мөхлөл нөөрлөдөг. Тэгэхээр бид нэр ирээдүйд устж алга болохын тулд ирээдүйд хүчрэг болохын тулд өнгөрсөн түүхийг үзэх ёстой. Түүнийг зөвхөн өнгөрсөн түүхийн баатарлаг үйл явдал гэдэг утгаар нь биш. Бидний тоолж өнгөрүүлсэн алдаа оноотой энэ амьдралын сургамж гэж үзэх хэрэгтэй. Түүхээсээ бид сургамжийг олж харах ёстой. Мэдээж хэрэг өвөг дээдсийнхээ баатарлаг үйл явдлыг магтан дуулалгүй яах вэ?
Гэхдээ тэдний алдаа оноогийн сайн дэнсэлж явах хэрэгтэй байна. Монголчуудын үндсэн цаашид оршин байх дархлаа болвол Монголын төв хэл ёс заншил юмаа гэж хэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энийгээ бид нар нийт монголчууд зөвхөн залуу үе гэлтгүүгээр нийт монголчуудынхаа дунд төвөнд дэлгэрүүлж сурталчилан таниулах, сургам боловсруулах шаардлагатай байна. Тэгэхээр энэ дээр бол бид манай төрийн нэгдсэн бодлого бол нэлээд дутагдaltaй явж байна. Түүхээ өгөөсгөх, түүхээ өл тоох, түүхээ мартах ийм үйлдэлүүд бол гарч байна. Тэгээ энийг бол бид одоо байнга анхааралтай авч явах ёстой юм байна. Монголынхаа түүхийг үзсэн, уншсан, судалсан хинч болов эх орноороо өөрийн ирэхгүй бахархах ийм үйл рүү л ордог. Яагаад гэвэл Монголын түүх дэлхийд ховорхон баялаг ийм түүхийн нэг шүү. Дэлхийг бүтээгч, дэлхийг донслогч ийм түүх баг Монголын түүх. Цэрэг гэдэг бол нөгөө эх орон живзэл гэдэгтэй яг нэг зоосны хоёр тал шиг хамт явдаг. Эх орноо хамгаалахын үйл хэрэгт Монголын одоо зэвсэгт хүчнэл хамгийн том үүрэг гүйцэтгэж ирсэн түүхтэй. Цэрэгт явсан хүн эх орон живзэл Хатуу бат, Нугурс шүү, Сахилга бат төвчээртэй болж төлөвшдөг. Монголын цэргийн үйл ажиллагаа зөвхөн Монгол доторх явуулах үйл ажиллагаанаас альж хараад дэлхийд инхүү сахиулах том үйл ажиллагаанд оролцдог болжээ. Гэхдээ энэ инхийг сахиулах үйл ажиллагаа зүгээр нэг улс орны нэрийг таглах биш тийм үү? Бүр дэлхийд алдраа цуурай тулсан юм гавьяат үйлс бүтээдэг, биеийн төвчээр чадвар, зохион байгуулагдах чадвар, байлдааны үүрэг үүсэх чадвараараа маш өндөр хэмжээнд үнэлэгддэг ийм хүчин болж яригдж шүү дээ. Тэгэхээр монголчуудын энэ цэргийн зохион байгуулалт нэг удирдлаганд орох зохион байгуулагддаг чадвар бол биднийг маш их хүчрхэг болгодог юм байна гэдгийг энэ үйл ажиллагаа харуулж байна. Эрхэмлэж яваараа хэмээн машид итгэн эрхчлөө тусгаар тогтнолыг та нарт үлдээв. Маршал Хорлогийн чойголсон. Өнөөдөр Монгол улсад 100 гаруй сонин үйл ажиллагаагаа явуулж байгаагийн дотор салбарын сонингууд зохих байр суурийг эзэлдэг. Батлан хамгаалах зэвсэгт хүчинд нэгэн шин сонин үүсэн байгуулагдсан нь Улаан Отхон сонин юм. 2016 онд анхны дугаараа гаргаж байсан Улаан Отхон сонин өдгөө 30 гаруй дугаараа үлгээдэн аваад байна. Эх орны тангарах талбыг насан туршийн ажил мэргэжил болгосон өдгөө бэлтгэл болон чөлөөнд байгаа эрхэм генерал офицер, ахлагч, түрүүч, байрлагч нарын туусан зам байгуулсан гавья эргэх цагийн хүрдэнд хизээч мартагдах учиргүй. Харин ч хойч үеийнхэнд ирээдүйн сайн сайханд хүрэх луужин байх учиртай гэсэн санаа нь энэхүү сониныг үүсгэн гаргах сэтэл болсон хэмээн сонины эрхлэгч ярьж байсан юм а. Ер нь хамт хүн гэдэг бол өөрийнхөө одоо бие сэтгэлээрээ одоо тэгж одоо туулж ирсэн маш ажил амьдралын их туршлагатай ийм улсууд байдаг. Тэгэхээр зэрэг бидний ажил амьдралын туршлагыг бас энэ одоогийн энэ одоо залуу үед өвлүүлэх ийм зайлшгүй шаардлага байна. Тийм учраас ахмадуудын талаар бичлэг тийм сонин хэвлэлийг одоо гаргаж зачаа гэсэн тийм саналыг бол эсрэг ахмадууд надад одоо тавьсан. Тус сонин гавьяаны амралтаа эдлэн суугаа Ахмад дайчдын уулзах талбар байж цэргийн албаны хямралаг он жилүүдтэй эргэн саадаж бидний дунд үгэж сэтгэлийн хомирт мөнхөрсөн амт нөхдөө санан дурсах боломж олгодог төдийгүй Ахмадууд өөрсдийн үгээ төр засагт хүргэх олон нийтэд санал бодлоо хуваалцах эндэр болж байгаагаар онцлог юм. Тус сониноос Ахмадууд олон талын мэдээллийг авдагт байрлаж явдгаа илэрхийлж байсан юм а. Олон нийттэй харилцах нийгмийн одоо тодорхой идэвхтэй үйл ажиллагаанд оролцох нь бол харьцангуй багассан байдаг учраас байнга мэдээллээр дутагдж шинийн мэдхийг сурахыг хүсч сонсохыг хүсч байдаг ийм болчдөг. Яг ийм үед нь Улаан Отхон сонин манай бас ахмадууд санаачилж ингэж байгуулж гаргасан. Энэ нь бол ахмадуудыг мэдээллээр хангах маш чухал хэрэгсэл болж байгаа. Энэ сониныг уншиж энэ дээр байсан нийтлэгдсэн үе тэнгийнхээ хүмүүс
ахмадуудынхаа тухай уншаад нөгөө л залуу занд насан санаанд орж маш их сайхан сэтгэлийн таашаал авч яадаг учраас энэ сонин ахмадуудад маш их ээлтэй их чухал юм хэрэгслээ гэж ингэж үздэг. Армийнхаа бүх одоо хүмүүсийн дунд бол сурчлагаа мэдээлэл бүх юм энгээрээ дамжуулж явуулдаг. Маш их юм ахмадуудын дунд одоо спортын төрөл бүрийн тэмцээн явуулах, ахмадуудын эрүүл мэндийн анхаарч одоо эрүүл амьдрах одоо бүх бололцоогоор нь одоо хамтран ажиллаж ирсэн. Улаан отгон сонин бол одоо маш өргөн хүрээтэй. Хэдийгээр үлгийнөөсөө гараад удаагүй байгаа улаан отгон сонин нь өтөл гихгүй буянтай бордуудынхаа үүр дээр шууд очин одоо улсын хэмжээнд захиалганд орчихсон 500-аад захиалагчтай болоод байна. Цаашдаа тус сонин олон улсад адил үйл ажиллагаа явуулдаг сонин хэвлэлийн редакцтай хамтын ажиллагаатай болох тал дээр анхаарч ажиллах юм байна. Зөвхөн манай одоо Монгол улс тийм хамтын сонин байгаа биш. Ер нь бол одоо жишээлбэл одоо Оросын холбооны улс, за Америкийн нэгдсэн улс, за Япон улс гэхэд ахмад одоо цэргээс одоо төвөрт гарсан ахмадуудын тийм юу гэдэг юм сонин сэтгүүл байдаг юм байлээ. Үндсэндээ одоо жишээлбэл Орос гэхэд ветераны гэдэг ийм сэтгүүл байдаг. За энэ сэтгүүл дээр нь дандаа тэр ахмадуудын талаар бичдэг. Тэгэхээр зэрэг ер нь бол бусад одоо дэлхийн бусад орнууд ч гэсэн адилхан тэр цэргээс төвөрт гарсан ахмадуудын өөрсдийнх нь тийм сонин сэтгүүлүүд байдаг юм байлээ. Тэгэхээр зэрэг бидний манай сонины бас цаашдын одоо зорилго бол юу гэхээр зэрэг бас одоо гадаад одоо тийм харилцаагаа бас хөгжүүлье. Тэр бусад орнуудад байгаа тэр одоо ахмадын тэр сонин сэтгүүлүүдтэй бас холбоо тогтооё. Тэдний бас одоо тэр нийтлэлийн туршлага юмнуудыг судлаа. Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хэвлэлээс ахмадын талаар түлхүү бичдгээрээ ялгардаг улаан отгон сонин зөвхөн зэвсэгт хүчин гэлтгээ тусгаалсан чиг үүргийн байгууллагуудын ахмад сэтгүүлчдээр сонин редакцийн зөвлөлөө бүрдүүлсэн байна. Тангараг өргөж мөрдөс зүүсэн эх орноо гэсэн сэтгэлийн галтай хүн бүрийн дотны хэвлэл болох болтугай. Бид өөрсдийн тусгаар тогтмол бие даасан байдал үндэсний эрх чөлөөгөө ямагт хамгаалах болно. Аршил юмжагийн зэдэн бол. Жанжин Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонд Монгол улсын үндэсний батлан хамгаалахын их сургууль. Цэргийн хөгжмийн сургууль нь 1991 онд батлан хамгаалахын сайдын 346 дугаар тоо тушаалаар цэргийн сургуулийн дэргэд байнгын дамжаа нэртэйгээр байгуулагдсан. Байнгын дамжаа байгуулснаас хойш 1 жилийн дараа цэргийн сургуулийн хөгжмийн тэнхэн болж улмаар хөгжмийн сургууль, цэргийн хөгжмийн коллеж, цэргийн хөгжмийн сургууль хэмээн нэрэн өөрчлөн шинжилсэн бүтэц зохион байгуулалтыг хийж бүрэлдэхүүний хувьд байнга өсөж өргөтөн зохион байгуулагдаж ирсэн. Цэргийн хөгжмийн сургууль нь зэвсэг түвшний мэрэгжлийн урлагийн байгууллагууд ангиудын үлээвэр найрал хөгжинд бакалаврын боловсралтай, цэргийн хөгжмийн удирдаач, дипломын боловсралтай хөгжимчин ахлагч бэлтгэдэг. Мөн мэрэгшүүлэг болон зайн сургалтаар үлээвэр хөгжимчин бэлтгэж байна. Монгол улсын үндэсний батлан хамгаалахын сургуулийн цэргийн хөгжмийн сургууль нь 1991 онд үүсгэн байгуулагдаж өдгөө хүртэл 27 жилийн үйл ажиллагаагаа явуулж байна. Цэргийн хөгжмийн сургууль нь Монгол улсын зэвсэг түвшинд бакалаврын боловсралтай, цэргийн хөгжмийн удирдаач, дипломын боловсралтай, цэргийн хөгжмийн хөгжимчин бэлтгэн боловсон хүчнээр хангаа ажиллаж байна. Цэргийн хөгжмийн сургуулийн төгсөгчд нь зэвсэг түвшний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, хэлийн цэргийн дуу бүжгийн чуулга, зэвсэг түвшний анги байгууллагын үлээвэр найрал хөгжмөд, хэл хамгаалах байгууллагын зарим ангиуд, цагдаа олон нийтийн хамтын ажиллагааны төвийн найрал хөгжим, онцгой ерхий газрын аврах тусгай, шүүгийн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын үлээвэр найрал хөгжим зэрэг олон байгууллагуудад бүр бүтээлтэй ажиллаж байна. Тус сургуулийн багш дахь бүрэлдэхүүн Оросын холбооны улсын Москва хотын Чайковскигийн нэрэмжит хөгжмийн их сургууль, Свердловск, Новосибирск хотуудын хөгжмийн дээд сургууль, Монгол улсын соёл урлагийн их сургууль, үндэсний батлан хамгаалах их сургуулийн цэргийн хөгжмийн сургууль зэрэг гадаад хотуудад нэр хүнтэй сургуулиудад боловсрол эзэмшсэн туршлагатай багш нар ажилладаг. За манай тэнхэм 2017-оос 2018 оны хичээлийн жилд 13 багш судлаачтай үйл ажиллагаа явуулж байна. Тус тэнхмийн үндсэн зорилго, үндсэн үйл ажиллагааны чиглэл маань
бакалаврын болон мэргэжлийн боловсрол олох сургалтын үйл ажиллагааг эрхлэн явуулах, мөн цэргийн хөгжим судалгааны ажил эрхлэн явуулах үндсэн үүрэг чиглэлтэй байгаа. За 2017-оос 18 оны хичээлийн жилд манай хамт олон тэнхимийнхаа үйл ажиллагааны менежментийг сайжруулъя. Сургалтынхаа чанар үр өгөөжийг дээшлүүлье. Мөн суралцагчид үзүүлэх ажил үйлчлэгийн чанар хүртээ хэмжээг нэмэгдүүлье, сайжруулъя. Эрдэмжлэгээ судалгааны ажлын чадварыг нэмэгдүүлэх гэсэн зорилтуудыг төвшүүлэн ажиллаж байна. Цэргийн хөгжмийн сургуулийн үлээвэр найрал хөгжим нь үндэсний батлан хамгаалахын их сургууль, зэвсэг түвшин, улсын хэмжээний төрийн ёс тол, спорт урлаг, соёл, олон нийтийн арга хэмжээ, мэргэжлийн уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож үлсэн. Тухайлбал Алтан намар хөгжмийн наадмын тусгай болон тэргүүн байр. Үлээвэр цохиур хөгжимчдийн улсын 4-р уралдааны дээд болон тусгай байрыг шалгаж байсан зэргийг дурдж байна. Мөн Монгол улсын төрийн талбайны өдрийн ёслолын ажиллагаанд тус сургуулийн бөмбөрчдийн жигсаал цог жохой нэмэн оролцсоор ирсэн. Цэргийн хөгжмийн сургуулийн багш сурагчид 2001 оноос гадаад орнуудад зохиогдсон цэргийн үлээвэр хөгжмийн наадмуудад амжилттай оролцсоор байна. Тухайлбал 2001 онд бүгд найрамдах ардчсан Солонгос ард улсад, 2007 онд бүгд найрамдах Солонгос улс, 2010 онд Герман улсад зохиогдсон олон улсын наадамд тус сургуулийн багш сурагчдын төлөөлөлд оролцож байсан. 2014-2016 оноод Оросын албаны улсын Хабаровск хотод зохиогдсон олон улсын цэргийн хөгжмийн наадам, цэргийн хөгжмийн сургуулийн үлээвэр найрал хөгжим амжилттай оролцож Монгол улсын зэвсэгтүүчний цэргийн хөгжмийн нэр хүндийг өндөрт хүргэсэн. Монгол улсын зэвсэгтүүчний урлагийн салбарт мэргэжлийн өндөр ур чадвартай олон улсын жишгийг нийцгүүж мэргэжилтэн бэлтгэл оршин. Би энэ хар багасаа юм хөгжим дээр цаашдаа тийм хөгжимд сонирхдаг байсан. Тэгээд ерөөсө багтаал тийм дуулж бүжиглэхтэй хөгжмүүдийг ерөөсө сонирхдаг байсан. Тэр чиглэлээр энэ сургуулийг сонирхсон давхар цэргийн гэдэг бас 4 жилийн цэргийнээр энэ хөгжимч бэлтгэх гаргадаг энэ сургууль сонирхож ирсэн. Манай сургууль цэргийн гэдгээр онцлогтой. Бос сургуулиасаа одоо соёл урлагийн их сургууль, хөгжим урлагийн консерваторийн их сургууль гэдэг яг эдрийг бодох юм бол би манайх жоохон цэргийн гэдэг л онцлог явуулдаг. Одоо давхар одоо юу гэж бид нар ямар ч нөхцөл хөгжим үлэх чадвартай, өвлийн ямар ч хөвдөнд байсан дээ. Үлэх чадвартай тийм үлгэр онцлогтой. Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиглэл бүхий байгууллагуудын үлээвэр найрал хөгжимд бакалаврын боловсролтой, цэргийн хөгжмийн удирдах, дипломын боловсролтой цэргийн үлээвэр хөгжимчөнд бэлтгэх, цэргийн үлээвэр найрал хөгжмийг хөгжүүлэх, цэргийн хөгжим судлалаар эрдэм шинжилгээ судалгааны ажил явуулах, цэргийн хөгжмийн сургуулийн хөгжмийн урлаг бакалаврын боловсрол олгох хөтөлбөрт үлээвэр хөгжимчдийн мэргэжилтэй, мэргэжлээрээ 2-оос доош жил ажилласан ахлагч, эерэг шаардлагыг хангасан хөгжимчдийн иргэдийг элсүүлэн сургалт өгөх. Цэргийн үлээвэр хөгжим мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөр, ерхий боловсролын сургуулийн 9-р анги төгссөн суурь боловсролтой, хөгжмийн авьяастай хүүхдүүдийг элсүүлэн 4 жилийн хөтөлбөрөөр сургалт явуулан дипломын боловсрол эзэмшүүлдэг. Ёс суртахуун хүсэл тэмүүлэл ур чадвар. Цэргийн хөгжмийн сургуулиас чадварлаг уран бүтээлчид, мэргэжилтнүүд олон төрсэн ба цаашдаж Монголын хөгжмийн урлаг түүний дотроос цэргийн хөгжмийн олон алдартай төрн гэрэл бид итгэл төгс байна. Үндэсний батлан хамгаалахын сургуулийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан сар шинийн баярын өмнөх босгон дээр Төв аймгийн Батцанбөр суманд байрлах Ахмад насны үндэсний төвд очиж сайн үйлсийн аяныг өрнүүллээ. Ахмад насны үндэсний төв нь 1924 онд Хорлоогийн чой балсангийн санаачлагаар анх байгуулагдаж байжээ. Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн энэ төвд асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл садамгүй болон бие даан амьдрах чадваргүй ганц бие байнгын эмчилгээ асаргаа шаардагдах Ахмад настанд үйлчлэгээ явуулж ирсний дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэл зүй асаргаа суйлахын үйлчлэгээ үзүүлдэг манай улсын ууган халамжийн байгууллага юм а. Манай Ахмад насны үндэсний төв дээр өнөөдрийн байдлаар одоо 142 үйлчлэгч байгаа. Өнөөс маань 83 эрэгтэй, үлдсэн 51 61 эмэгтэй одоо хүмүүс үйлчлүүлж байна да. За манай дээр ерөнхийдөө жилдээ 100 орчим жижиг баг их хэмжээний буйны сайн үйлсийн янз янзын үйл ажиллагааны зохион байгуулалт юм байгаа. Өнөөдрийн байдлаар тус төвд 18-аас 94 нас хүртэлх 142 хүн үйлчлүүлж байгаагаас дийлэнх нь Ахмад настангууд эзэлж байна.
тэдний сэтгэлийн нар гэрэл гигээгийн нэгэн өдөр хуваалцахаар очсон үндэсний Батлан хамгаалах их сургуулиас томилогдсон бие бүрэлдэхүүн ахмадуудтай яриад илгэж хамт олонныхоо итгэл сэтгэж шингэсэн гарын бэлгийг гартууллаа. Бүжигдаанд юу гарын бэлэг өгч сайхан бүжиглүүлж сэтгэл санаагийн минь сэргээсэн дүү нартай их баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Эгч наан гавцсүрийн зоодод 30 жил ажилласан. Хамт ажиллаж байсан өндөр настангуудаа сар шинийн минь төргийа. Өнөөдөр бол ерөөсөө энэ хөгжим мөгжөөсөө та бүхний энэ их сайхан баяр сэнгэлийг одоо өндөр хүндэтгэлтэй болгож ингэж яасанд бол туйлын баяртай байна. Чөлөө тахамдууд шиг биш бас ах トゥ цөөтэй зарим хүмүүс нь бас өөр хөөхд ах トゥ ханы жил хамаатан садан гэх юм байхгүй. Иймэрхүү ахмадууд байдаг. Тийм учраас та бүхний энэ зорж хүндэтгэл үзүүлж байгаа арга хэмжээ бол бас энэ хүмүүсийн хувьд баг ах トゥ хамаатан садных нь үзүүлж байгаа хүндэтгэл шиг санагдах таны ийм байдаг л да. Мөн энэ үеэр цэргийн төв эмнэлгийн дотрын нарийн мэрэгчлийн эмчнэр нийт ахмадуудад үзлэг онцлогоо явуулсан. Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүн сайн үйлсийн аянд нэгдэж 2 сая гаруй төгрөгийг цуглуулан тэнгэр бөөний худалдааны төв АМД хувьцаат компани Омбол эм ханган нийлүүлэх байгууллага хамтран оролцож чин сэтгэлийн хандив тусламжаа мөн илгээснийг дамжуулсан. Бидний бэлтгэсэн энэ 7 хоногийн нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч танд баярлалаа. Та бүхэн сайхан амраарай. Баяртай.